Би анх удаа Монголд ирж байна. Монголыг National Geographic-ийн зураг танилцуулгаас л харж байсан. Эндхийн байгаль, хүн, тал нутаг гээд бүх зүйл гурвалсан холбоотой санагдсан. Надад маш их таалагдж байгаа. Энд ирээд надад төрсэн анхны сэтгэл гэвэл Улаанбаатар хотод Орос хятадын нөлөө шингэсэн мастер төлөвлөлттэй түүхэн барилга байгууламж их байдаг юм байна. Мөн төв талбай хаваар орчин цагийн Монгол архитектурын жишг болсон хэд хэдэн барилгуудыг олж харлаа. Орчин цагийн шийдлийг харуулсан гоё архитектурын шийдлүүд байсан. Өнөөдөр танай офис руу ирэх замдаа шилэн фасадтай орчин үеийн өндөр барилгуудыг их харлаа. Өндөр барилга барихыг зорж болгоч тухайн газрынхаа байршил хэмжээ, материалыг эргэж харах хэрэгтэй юм байна да гэж надад бодогдсон. Би нэг хүнд бүхэн өргөний хажуу талын ногоон барилга их гоё юм аа. Надад таалагдж байна гэж хэлсэн. Барилгын нэрийг санахгүй байна. Гэхдээ миний бодлоор тэр барилга эхлэгцэг байх ёстой гэж бодож байна. Цаашлбал бид зөвхөн барилга бариад байгаа хэрэг биш шүү дээ. Бид орчныг бүтээж байгаа. Архитектор хүний хувьд хэрв би энд архитектор хийх байсан бол 3 зүйлд анхаарна. Эхлээд яаж тохирох температурт байлгах вэ гэдэг дээр анхаарна. Асах 40 хэмээс нэмэх 20 хэм хүртэл байвал тохиромжтой байдаг. 50-аас 60 градусын зөрүүтэй байдаг. Үүнийг хэрхэн шийдэх вэ гэдгийг бодох хэрэгтэй. Өчигдөр цас орсон, харин өглөө халуун байсан. Дөрвөн улирлыг ганцхан өдөрт мэдэрч байгаа мэт санагдсан. Хувийн судсанд бол энэ эрсдэс уур амьсгалын нөхцөлийг шийдэх боломжтой. Харин хотын захад амьдардаг энгийн иргэд яах вэ? Энэ эрсдэс уур амьсгалд хэрхэн дасан зохицох вэ? Илүү их нүүрс төлөх үү? Энэ зөв шийдэл мөн үү? Тиймээс юун түрүүнд температурын зөрүүг шийдэх хэрэгтэй. Хоёрдугаарт өөрийнхөө хинбэ гэдгээр бахарах. Би танай хувцас, хоол зэрэг соёлын тань багахан хэсгээс харсан. Миний бодлоор бол энэ бүхэн маш чухал. Архитектор гэдэг зөвхөн загвар дизайныг хэлэхгүй. Энэ бол амьдралын хэм маяг. Бидний бүтээсэн барилгад хүмүүс ажиллаж, амьдарч, амарч хамгийн чухал нь аз жаргалтай байх ёстой. Архитектор хүний хувьд хамгийн чухал зүйл нь барьж өгсөн байшин нь баяр баясгалан мэдрүүлэх явдал. Миний хувьд захиалагчийн хүссэн бүхнийг багтаахтай гол нь биш, харин тухайн хүний хэрэгцээ шаардлагад тохирсон загвар гаргах нь чухал байдаг. Гэхдээ хамгийн чухал зүйл болох мэдрэмжийн хэрэгцээг хангана гэдэг нь тухайн орчноо нь тэр хүнд таалагдж байна уу? Байнга тэндээ баймаар санагдж байна уу? Гэр бүл нь тэр орчинд аз жаргалтай байж чадж байна уу гэдэгт оршино. Монголд асар их боломж байна гэж би харж байгаа. Тиймээс ч оюутнуудыг дараагийн шатанд гарахыг уриалъя гэж бодсон. Миний бодлоор танай хотын хувьд цар хүрээний мэдрэмж маш чухал. Танай хуучин хотын төлөвлөлт бүр тархиндаа зураглаж болохоор маш нэгт шигүү байсан. Нийслэл хотын төв зам дагуу их тайвны өргөнчлөө, тэгээд чиг баримжаа авахд хялбар тойрог замуудтай. Гэхдээ минийхээр бол илүү олон явган хүний зам байх хэрэгтэй. Энэ нь хотыг амьдрахад илүү таатай болгоно. Өндөр настан хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхдтэй эцэг эхчүүд гээд маш олон хүмүүс явган хүний замаар зорчиж байгаач бүгдд нь тохирсон аюулгүй биш байна. Тиймээс энэ бол анхаарах нэг чухал чиглэл. Гэхдээ бүх зүйлийг нэг дор хийх боломжгүй шүү дээ. Хэрвээ би хот төлөвлөгч байсан бол архитекторын хувьд том зургаар нь харж дэд бүтэц тээврийн байгууллагатай хамтарч ажиллах байсан. Ногоон байгууламж нэмнэ гэдэг их хэцүү. Учир нь нэгэнт баригдчихсан хотыг төлөвлөх нь шинэ хот төлөвлөхөөс илүү хэцүү байдаг. Шинэ хот бол цагаан цаас шиг учраас 50 м тутамд ногоон байгууламж төлөвлөж болно. Харин нэгэнт баригдчихсан хотод ногоон байгууламж нэмэхийн тулд илүү ухаалаг арга хэрэглэх хэрэгтэй болно. Жишээ нь төв зам эсвэл сүлжээг ашиглаж усан системтэй холбоод ногоон хэсэг, ногоон орчныг үүсгэж болно. Нөгөө тэгүр нийтийн эзэмшлийн зам талбайн үндсэнийг дутуу үнэлж болохгүй.
Нэг сайн зүйл нь танай хотод амархан тоглоомын талбай, жижиг ногоон байгууламж болгож болох томдын зай талбай их байна. Тийм орон зайтай болчих юм бол хүмүүс тэнд чөлөө цагаа хөгжилтэй өнгөрүүлэх боломжтой болно. Жишээлбэл би сая ирж явахдаа танай барилгын доод талын машины зогсоолыг тийм орон зай болгож болох юм байна гэж бодсон. Зогсоолоо өөр газар руу нүүлгээд эсвэл хажуудлын барилгын зогсоолтой нэгтгээд оронд нь нийтийн талбай болгоод хотод буцааж өгвөл хүмүүс тэнд амрах, тэжээвэр амьтнаас салхилуулах, эсвэл зүгээр уулзаад суух газартай болно. Зуны цагт хүмүүс доошоо буугаад зумбаа бүжиглэж дасгал хөдөлгөөн хийх хөтөлбөр хүртэл зохиох боломжтой болно. Үүний үр дүнд танай барилга амьдрахад илүү таатай орчин нөхцөл болж хувирна. Хот гэдэг амьд организм байх ёстой гэж би боддог. Зүгээр нэг үзэмж төдий зүйл байж болохгүй. Хэрвээ хотоо ам оруулахыг хүсвэл ногоон байгууламж чухал үүрэг гүйцэтгэх зүйлсийн нэг гэж би бодож байна. Гэхдээ нөгөөтэйгүр орон зайг хүмүүст илүү ашигтайгаар хургах хэрэгтэй. Олон нийтэд ээлтэй байх нь маш чухал. Ээлтэй орчин гэхээр бид уур амьсгалын тогтвортой байдал, тогтвортой хөгжлийн талаар ярьдаг. Гэхдээ эцсийн дүндээ бид загварлаг, үзэмж сайтай хот орчныг бүтээж чадна. Гэхдээ олон нийтэд ээлтэй байхгүй бол тэр хот өвхмөл хот болно. Америкийн зарим хотууд оройны 5 цагаас хойш намгүй болдог. Жишээлбэл Хьюстон хотын хуучин хэсгүүд. Харин Монголд бол надад хүмүүс хотод ирж дэлгүүр хэсэх, хооллох, гэр бүлээрээ цагийг өнгөрөөх дуртай санагдсан. Төв талбай дээр олон гэр бүл зугаалж яваг харсан. Тиймээс өөрийн давуу тал, боломж дээр тоглолт хийх хэрэгтэй гэж бодож байна. Үнийгээ улам бүр хөгжүүлж илүү сайжруулах хэрэгтэй. Би өөрийн ажилдаа ингэж ханддаг. Захиалагч жижигхэн ногоон байгууламж бий болгоё гэдэг санаа гаргасан байлаа гэж бодоход захиалагчтайгаа ярилцаад усан сангийнхаа оронд дахиад нэг ногоон байгууламж хий гэх мэтчлэн нэг зүйлээс нөгөө зүйлийг бий болгодог. Хоорондын холбоо хамаарал гэдэг маш чухал байдаг.